өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийнхаа бичлэгээр хүнтэй нүдрүү нь хараад юм ярьж байхдаа яг ихцэлж харж чадахгүй байгаа асуудлыг яаж шийдэх вэ? Бидний хамгийн их толгомддог асуудал болох хүнтэй юм ярьж байхдаа нүдээ хааш нь өгөх вэ? Буюу байнга шигтээд ингээ гөлрөөд ах хэвээр юм уу? Эсвэл ингээ газар шигтээд ах хэвээр юм уу? Яг нүдээ хаашаа чиглүүл чамд 2 секундээс илүү хүний нүд рүү харахад хэцүү санагдаад байдаг үе байдаг ах те. Ингээд харж яснаа гэдэг ч юм уу, эсвэл шууд өөр юм руу хардаг ч юм уу, харцаа ингээд дээшлүүлдэг ч юм уу, доошлуулдаг ч юм уу ингээд хүлгээдэг штэ те. Тэгээд байдаг бол энэ бичлэгийг үргэлжлүүлээд хамт үзээрэй. Энэ бичлэгээрээ юу ярих гэж байгаа вэ гэхээр бид нар нийгмийн харилцаанд орж байхдаа ихэвчлэн хүмүүстэй харилцаж байхдаа өөртөө итгэлгүй байдлыг нүднийхээ харцаар ихэвчлэн харуулж байдаг. Тэгэхээр яг хүнтэй юм яриад, ихтгэл тэмцээнд ороод, ажлын ярилцлаганд ороод, сургуулийн ярилцлаганд ороод, камерын өдөөс хараад бичиж байхдаа нүдээ харцаа хааш нь төвлөрүүлэх вэ гэдэг талаар бичлэг хийж байна. Тэгээд энэ 3 аргыг туршаад та нарын хүнтэй харилцах харилцаанд илүү өөртөө итгэлтэй, илүү ярьж байгаа юм ухаалаг сасагдан байх, харагдан байх гэж найдсан учраас энэхүү бичлэгийг бичгээр бэлтгээд байна. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа хэсэг рүү хамтдаа орцгоё. За нэгдүгээр арга нь болохоор зүүн нүднээс баруун нүднээс хамрын энэ амны дээдлийн хонхорхоо 3 руу ингэж гурвалжилж харах. За энэ дээр жишээ. За энэ ингээ баяраахан тийм. За баяраахан ингээд энэ нүднээс зүүн нүднээс баруун нүд энэ хоёрын хооронд ингээ харна гэсэн. За жишээ харуулах юм бол за би ингээд юм ярьж байхдаа таг гөлрөөд байна гэж бодъё те. Сайн мэнэ би ингээд энэ network event-д ирээд ер нь бол айгүй их юм мэдэж авлаа. Тэгээ танаас нэг асуулт байна. Or сайн мэнэ тантай networking event-д ирээд маш сонирхолтой зүйлсийг мэдэж авлаа. Тэгээ танаас нэг хэдэн асуулт байна гэж харж байгаад хэлэх. Хоёр маш ялгаатай харагдсан баг. Ингээд таг гөлрөөд авах биш. Яг ингээд зүүнүүд, баруунууд хамрын энэ хэсэг ингээд гурвалжилж харах. За өөрөөр бас хамрын үзүүр болон энэ хамрын энэ дээд хэсэг хоёрлоо ээлжилж харах. Бас ингээд таг гөлрөөд авахгүй энэ хоёрлоо гэсэн. За хоёр дахь арга нь болохоор чи тэр ярих гэж байгаа хүнээ урьдчилж мэдж байгаа бол тэр өрөөнд орж ирсэн цагаас эхлээд тэр хүнтэйгээ eye contact үүсгэх. Жишээ нь чи ажлын ярилцлаганд орж иж байгаа бол тэр өрөө рүү ороод ямар нэгэн одоо ширээрүүн ч юм уу тэр ууж байгаа усных нь савруун ч юм уу харж хизэж болохгүй гэсэн. Чи шууд ороод тэр ажлын ярилцлагын хамгийн голын ширээнд сууж байгаа хүн рүү эсвэл ингээд тэр хүмүүс рүү нэг ингээд газ гүйлгэж скан хийж хараад тэгээд ингээд зүгээр инээмсэглэх. Бүр ингэж ярцааж зүгээр ойлгож байна. Шууд орж ирээд тэрнээс за энэ байлаа гэж бодоход би ингээ ширээн дээр тавьсан байгаа заяа. Тэнгүүд одоо намайг хараарай. Би ингээд өрөөнд ингээд орж ирж байгаа. Тэгснэ дараа нь ингүүл амар сонирхол харагдаж байгаа ах те. Тэр хүний анхны сэтгэл нь шууд ямар өөртөө итгэлгүй юм бэ гэдэг мэдрэмж шууд өгнө гэсэн. Шууд орж ирээд гээд орж ирэх юм бол өөртөө итгэлтэй байгаагийн илэрхийллээ хамгийн түрүүнд тэр хүмүүс анхны сэтгэлээрээ өгнө гэсэн. За 3 дахь арга нь болохоор 50-70 дүрм гэж байдаг. 50% нь чи өөрөө юм ярьж байгаа бол 50% нь тэр хүн рүүгээ ихцэлж харах. Нөгөө ийшээ нь харах, энэ 3 руу нь харах гэсэн үг. Тэр нь чамайг яг тэр attention анхаарлаа тэр хүнд өгж байгааг харуулж байгаа. Үлдсэн 50% нь юм бодож явахдаа юм уу гэд хэсэг хугацаанд дээшээ хараад нөгөө рүүгээ харах. Эсвэл хажуу жишээ юм хараад нөгөө рүү харах. Гэтэ хитрхи удаан ингээд тэрлүүгээ нэг юм руу гөлөвчлөхгүй. Гэтэ ер нь бол ингээд нөгөө хүндээ илүү тайван, тойрын харилцаа, илүү тийм одоо чийл явж байгааг илэрхийлүүлж өгнө гэх юм уу. Тэгэхгүй болохоор ингээд хараад ах айгу хэцүү өөрөө юм ярьж ийж. Тэгэхээр ингээд 50% та өөрөө ярьж байхдаа 50% та тэр хүн рүүгээ харах. Нөгөө хүнийгээ ярьж байхад нь 70% та тэр хүн рүү харах гэсэн үг. Бусад үед нь за ингээд 50-70 дээр. Хүний нүд рүү харж чадахгүй байх энэ шалтгаануудыг болохоор 2017 онд гаргасан энэ Current Psychiatry Reports дээр болохоор юу гэж тайлбарласан бэ гэхээр хүмүүс одоо нийгмийн айдсаас болоод хүн рүү ингэж ихцэлж харж ярьж чадахгүй болдог.
Тэгэхээр илүү их одоо тий өөртөө итгэлгүй нийгмийн айцд авсан хүмүүс дээрэс нөгөө нэг чамайг юу гэж бодох бол гэдэг айцнаас үүдэлтэй энэ одоо тий бас нэг сэтгэл зүйн асуудал гэсэн. Тэгэхээр энийг хідүүлээ саяны 3 аргаас эхлээд даван тулаад явандаа амьдралыг хөвшөөл олоод эхлэхээр та нар аандаа ингээд хүн рүү харж ярьж чаддаг болно. Тэгээ бид нар угаасаа монгол хүмүүс ихэнх нь л хүн рүү нүд рүү нь харж ярихдаа маш сул таарга байдаг. Ялангуяа болцоонд явж байхдаа залуучуудаа, охтуудаа, хөвгүүдээ ингээд ширээрөө хараад яриад байгаарай. Үнэхээр сонирхолтой, үнэхээр муухай санагддээ шүү гэж хэлмээрээ эцэс төгсгөлт нь. За тэгэхээр яа тэг би өөрөө ингээд тэр хүн рүү ингээд хараад ингээд ярангуут тэр хүн ингээд амир фантаз байдаг байхгүй юу. Тэгэхээр тэггүй байхтал дээр агаараарай гэд энэгөө бичлэгийг та бүхэндээ хүргэлээ. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Тэр баяртай. Нэрээ намайг subscribe дараагүй бол дараарай. Тэг хохон дээр нь дараарай. Би 2 дахь хагасаа өдрө болгон шинэ бичлэгүүд оруулж яхаар болсон байгаа. Тэгээд одоо яг ингээд YouTube шиг subscribe дараарай, comment хийрэй, лайклаарай гэдэг тэгдэж штэ. Тэгдэг болох байх. Тэгээд найзууд маань бити намайг гайхаарай. Баяртай.